Баярлалаа. За манай яам геолог боловхаа газрын тос хүнд үйлдвэрийн салбарт жингийн талаар баримтлах бодлого за түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2019 онд батлуулан амжилттай хэрэгжүүлж байгаа. За бодлого батлагдсантай холбогдуулан Канадын нэрийн төсөл, за Австралийн Америк төслийн нэрцэлийн салбарын эмэгтэйчүүдийн хэмжээг чадваржуулах тал дээр илүү санаачлалтай бас ажиллаж байгаа олон сайхан үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлж байгаадаа бас талархснаа илэрхийлж байна. Бид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар гендерийн итгэж байдлыг хангах ба хууль заасан квотыг хүргэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр тууштай арга хэмжээ авч ажиллаж байна. 2019-с 2022 онд хууль заасан квотыг 70% хүргэх. За 2023-аас 2026 онд 100% хүргэхээр бодлогын хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан байгаа. Хууль болон төлөвлөгөөний дагуу манай яамны газар хэлцээний даргын хэмжээнд квот бол 70%-тай хүрсэн байдаг. За гэсэн хэдий салбарын хэмжээнд тус квотыг цаашдаа зайлшгүй хүргэх шаардлагатай. За бид мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр мөн 5 хүнтэйгээ хамтарч ажиллах болно. За мөн өнөөдрийн арга хэмжээ гэсэн энэхүү арга хэмжээ ажиллаж байгаа арга хэмжээний нэг гэж үзэж байна. Нэрцэлийн салбарын баялагч, бүтээгч, удирдагч, манлайлагч, хичээлүүд та бүхэн энэхүү арга хэмжээгээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр зохион байгуулалтанд орж ажиллаж болгоомжтой асуудалтай бодиттой хандан тунгаан хэлцээж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эмэгтэйчүүд асуудлыг эргээр өөрчилж, саад бэрхшээл тулгархад бие биенээ дэмжин, аливаа сорилтыг даван туулах шийдэл олж чаддаг. Эрдэс баялагын салбарын менежментийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн шинжлэх хэрэгцээ шаардлага тулгарсан энэ цагт эмэгтэйчүүд ирээдүй өнгөрснөөс өөр байх ёстой гэж үзэж байна. Бидэнд асуудлыг олон өнцгөөс хардаг сэтгэгчид тэдний шийдэл гаргалгаа хэрэгтэй болжээ. Өнөөдрийн хуран сугалсан эмэгтэйчүүд та бүхэн шаардлагатай гарц шийдэл бий болгож чадна гэдэгт бүрэн итгэж байна. Энэхүү чухал салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэхэд оруулсан та бүхний хувь нэмрийг өндрөөр үнэлж буйг минь хүлээн авна уу. Дэлхийн улс орнууд нүүрс хүчлийн ялгарал багтай эдийн засгийн үйл ажиллагаанд шилжиж буй энэ цаг үед уулуурхайн салбарын гүйцэтгэх үүрэг нь чухал. Эмэгтэйчүүд та бүхэн хамтын хүчээр уулуурхайн салбарыг илүү ногоон, илүү цэвэр, илүү шударга, илүү дэгш оролцоотой, илүү аюулгүй болгох үүрэг хүлээж байна. Та бүхний дэмжлэгтэйгээр Эрдэс баялагын салбар олон янз байдлыг дэмжсэн дэгш оролцоотой, тогтвортой, байгаль орчин дээлтэй, аюулгүй ногоон болж чадна. We need diverse thinkers to be part of the solution. Та бүхний энэ өдрийн амраа болон айлтгая. За ингээд нэгдүгээр хэсгийн маань гол хэсэг болох панелийн хэсгийг эхлүүлье. Панелд болохоор улсын их хурлын гишүүн, боловсон соёл шинжилгээ спортын байнгын орны дарга Хонгорын дамжин нэмт таныг үржээ. Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ялангуяа эрдэс баялагын салбарын шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх нь яагаад чухал ач холбогдолтой талаарх та өөрийн бодлоо хуваалцсан уу? Нэгдүгээр асуулт. Нэгдүгээр асуултын тухайд бол угаасаа их ойлгомжтой олон улсын судалгаа байдаг. Нэгдүгээрт эмэгтэйчүүд энэ экстрактив индастри буюу олборлох салбарт ингээд оролцоод явахаар 3 төрлийн ийм том давуу тал бий болж байна гэж үзээд байгаа. Нэгдүгээрт бол сая энэ дэлгэцэн дээр ярьжсэн хүмүүс бас цахаас нь дурдж явах шиг байна лээ. Эмэгтэйчүүд ийм детейл юмд аягүй сайн учраас аягүй тийм хариуцлагатайгаар асуудалд хандаж ийм лидершип үүргийг аягүй сайн гүйцэтгэдэг учраас компаниудын ашиг бол өссөн гэсэн дүнг Дэлхийн банкнаас гаргасан байдгийг. Дэлхийн банкны судалгаагаар 5-аас 25% ашиг нь өссөн байна. Экстрактив секторт ажиллаж байгаа, олборлох салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд удирдах байгаа ийм компаниуд гэж үзсэн байна. За хоёрдугаарт бол уулуурхайн компаниуд ялангуяа энэ олборлох салбарт байгаа компаниудын сүүлийн үед энэ интернетийн хувьсгалаас хойш хамгийн том тулгамдж байгаа бэрхшээл бол нийгмийн эсэргүүцэл. Social license to operate гэж ярьдаг шүү дээ, нийгмийн зөвшөөрөл.
Энэ нийгмийн зөвшөөрөлтөй холбоотой асуудал юунаас урган гардаг вэ гэхээр тухайн төсөл өөрөө тэр төслийн депозит одоо тэр орд газар оршин байгаа газрын ард иргэдтэй ойлголцох тухай асуудал гардаг. Тэгэхээр тэр нийгмийн энэ эрсдэл бол Ernst & Young-ийн үнэлгээгээр бол номер 2-т ордог том эрсдэл болчиход байгаа төслүүдийн хувьд. Тэгэхээр энэ нийгмийн энэ харилцаанд эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд илүү сайн дийл хийж чадчих гэж байгаа. Нийгмийн одоо оролцоонд сайн гэдэг утгаараа бас нөгөө нийгмийн одоо амьдрал, ахуй амьдрал, тэр тухайн орчны хүнд байдал шийдэх ёстой зүйлийг эрэгтэйчүүдээс илүү анзаарж байгаа учраас social license to operate-ыг олж авах, нийгмийн зөвшөөрлийг олж авахдаа эмэгтэйчүүд илүү сайн ажиллаж байна гэж үзэж байгаа. За 3 дугаарт бол манай энэ олборлох салбарын бас нэг одоо side effect гэж нэрлэе да. Одоо хажуугийн бас нэг хэцүү хэсэг нь бол байгалыг их сүйтгэнэ. Байгальд бас уул мөрөө үлдээнэ. Тэгэхээр энэ байгальд уул мөрөө үлдээж байгаа хэсгийг нөхөн сэргээхэд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү одоо анхаарал хандуулж ажиллаж байна гэдэг юм. Тэгэхээр энэ 3 чиглэлээр ахиц гаргана гэдэг бол төсөл өөрөө амжилттай явах суурь болж өгнө л дөө. Орчин үед бол тэгэхээр одоо бол эдийн засгийн ч гэдэг юм уу мөнгөний ч гэдэг юм уу эрсдэл бол тийм том эрсдэл биш болцсон. Нийгмийн социо-экономик импакт бол аягүй хэцүү болцсон баггүй төслүүд. Тэгэхээр энэ том бэрхшээлийг ингэ шийдэж чадах чадвар эмэгтэйчүүдэд илүү байдаг учраас энэ салбарт эмэгтэйчүүдийн мандал зайлшгүй шаардлагатай. За нэгдүгээр асуулт юм тийм ээ. За хоёр дахь асуудал миний хийж байгаа ажилтай холбоотой байна. За боловсрол соёлын шинжилгээ спортын байнгын хороо гэдэг улсын хурлын Монголын боловсролын салбарын, соёлын шинжилгээ ухааны салбарын, спортын салбарын одоо төрийн бодлогыг зангидж байгаа энэ байгууллагыг толгойлж байна. За манай одоо байнгын хороон дээр та бүхэн бас зурагт радиогоор харж байгаа бох. 1990 оноос хойш үндсэндээ 32 жил ардчилсан тогтолцоонд явхад бид нэр боловсролын шинжилгээг сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсрол, нас туршийн боловсрол, мэрэгжлийн боловсрол гэх бүхэл циклээр нь ингэж нэг дор хараад сольж одоо уялдаа холбоог нь гаргаж ирээсээ чадаагүй мэлээ. Тэгэхээр энэ удаа бол бид нар боловсролын шинжилгээг хийж байна. Энэ боловсролын шинжилгээг хийж байгаа нэг одоо агуулга нь хаана байгаа вэ гэхээр энэ нөгөө хүмүүнлэг боловсрол гэж шинэ ийм агуулгыг заавал оруулж ирж байгаа. Энэ хуулиудад бүр тусдаа хуулийн төсөл ороод ирсэн нийтдээ 7 хуулийн төсөл бид нар хэлцэгдээ явж байгаа. Тэгээ энд бол одоо хүйсийн тэгш ирэх. Энэ боловсролын зорилгыг бид нэр тавихтаа одоо нөгөө эх орондоо хайртай байх, үнэт зүйлмүүл гэх нэг юм тунхагийн шивжтэй гоё юмнууд байдаг шүү дээ. Тэднийг энэ болиё гэж байгаа. Боловсролын үндсэн зорилго бол том хүн болоод сургуулаас гараад явахдаа амьдрал бэлэн болцсон тэр хүмүүсийг бий болгоё гэж. Ерөөсөө маш энгийн. За тэр хүмүүс нь ямар хүмүүс байх вэ гэхээр нийгэмд бусдын тэгш эрхийг хүндэтгэж хүлээн зөвшөөрдөг, гендрийн мэдрэмжтэй, оролцоог зөвшөөрдөг, хамтаараа шийдвэр гаргадаг чадвартай ийм одоо хүмүүсийг бүтээнэ гэж бүх шатны боловсролын одоо зорилгод оруулахаар ингээд зориод ажиллаж байгаа. Бид эрсдлийн салбарын хүний эрх гендрийн захирам сургалтын модуль боловсруулах явцдаа ер нь бол мэдээж манай монголчууд бол эрхчлөөний мэдрэмж өндөртэй боловч хүний эрхийн мэдлэг мэдээлэл нь ер нь бол их сул байгаа, ойлголтын зөв их байгаа байдлыг бол ажиглаж харсан. Тэгэхээр энэ шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийг дэмжинэ гэхээр бол мэдээж давуу эрх олгодоо чадвараар гарч ирээд шудраг өрсөлдөж чадахгүй байх шүүмж их байдаг. Гэтэл эмэгтэйчүүдийг дэмжих нь хүмүүн баялагын өвөөжийг нэмэгдүүлэх, боломжийг өөрсөх эдийн засгийн асуудал байдаг. Түрүүн дамдам гүшүүний ярьсан шиг тийм. Тэгэхээр та энэ тал дээр илүү дахиад тодруулж бас өөрийнхөө саналаа оолцно гэж хүсгээрэй. Хоёрт нь бол бодлого тодорхойлох төвшөнд ажиллаж байсан туршлагаасаа бол одоо байгаа шийдвэр гаргах төвшний гендерийн тэгш байдалтай холбоотой асуудлуудыг үр дүндээ шийдвэрлэхийн тулд бол юу ихэж хийвэл чухал гэж харж байна. Чухал гэж үзсэн 3-4 шийдлийг бидэнд санал болгооч гэж хүсгэр байна. Хүн болгон эрэгтэй байгаа, эрэгтэй бай, эмэгтэй бай. Эсвэл ямар нэгэн байдлаар одоо хүйсээр, шашин шүтлгээр, эдийн засгийн нөхцөл байдлаар одоо аливаа сонголтоосоо болж хүн гадуурх ёсгүй, ялгарлах ёсгүй. Энэ нь бас Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан байна. Гэхдээ хэдийгээр хуулиар хамгаалагдсан байгаа ч гэсэн амьдрал дээр хэрэгжиж гин үгүй юу гэхээр ондоо өдөр зураг харагдаж байна. Өнөөдөр бид эмэгтэйчүүдийн оролцоог ярихад бол мэдээж манай Монгол улсын хувьд бүхэл индексээр харахад дэлхийн эдийн засгийн форумын үнэлгээ
Националистик байгууллагын үйлдвэрүүдээр харахад манай Монгол эмэгтэйчүүдийн эрхийн асуудал тодорхой хэмжээнд хангагдсан гэж хэлж болно. Жишээлбэл боловсролын оролцоо. Тэр боловсролын хэмжээ бол сайн байгаа. Эрүүл мэндийн үзүүлэлтүүдэд жишээлбэл эрхийн эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусам зөвчлөгөө авах болцоо гэдэг эдгээр үзүүлэлтүүд нь сайн байгаа боловч яг үнэн чанартай боловсролтой байдлыг боловсролтой хэрэглэх ашиглах боломж нэгдэж байгаагүй юу? Авч байгаа боловсролын өөрийнх нь агуулгын гендерийн мэдрэмжтэй боловсрол байж авч байгаагүй юу? Маш олон багш нар профессорууд эмэгтэйгнээ яг захирал дээр удирдлага дээр очиход эрхтэй юм байна. Тэгэхээр гендер болох төвчний оролцоо бол зөвхөн улсын гурал засгийн газар аймаг нийслэлийн засаг даргын гадна улсын бүрийн томоохон байгууллагууд дээр бол голдуу эрхтэй удирдлагатай байгаа. Энэ нь юу хэлээд байгаа юм гэхээр чадвартай эмэгтэйчүүд байхгүй гэсэн үг биш. Ерөөсөө улс төрийн томилгоо одоо сонгуульд нэг төвшүүлж байгаа процесс нэгдүгээрт одоо бодлыг гэж хэлдэг шүү дээ. Одоо энэ хаалт болж байгаа тийм. Квот системийг улс төр ямар нэг төвшүүлж авах шүүмжлэх хүмүүс байдаг. Яагаад эмэгтэйчүүд хүчээр ингэж хэдэн хувь, 20%, 30% гэдэг юм бэ? Чинь хүн амжилтыг харьцуулаад үзвэл практикад байх юм бол квот нь аяндаа хэрэггүй болно шүү дээ. Аяндаа шаардлагагүй болно. Тэр дэмжих хэрэгтэй учраас квот байгаад байна. Одоо өнөөдөр Монгол улсын 21 аймгийн засаг дарга дотор нэг ч эмэгтэй дарга байхгүй. Аймагуудын иргэдэн бол 2 аймаг эмэгтэй даргатай. Тэр энэ бас заасан байгаа зарим манай эмэгтэй манлайлагч сэдвүүдийн жижигхэн байр суурийг ярьдаг. Магадгүй бид аймгийн засаг дарга эмэгтэй умаараад үзээлтэй. Сангийн сайд эмэгтэй умаараад үзээлтэй. Нийслэлийн засаг дарга эмэгтэй умаараад үзээлтэй. Тэгээд дараа нь бүгний түүнээс чадахгүй хийлгэж үзээгүй яаж ч юм хийх юм бэ гэдгийг нэгдүгээр тийм асуудал байгаа. Тэгэхээр энэ шийдвэр гаргах төвчний оролцоо бол маш чухал. Тэгж хамтын шийдвэр гарч иж сая тэр шийдвэр одоо биднэрт тулгамдаад байгаа ядуу одоо архитект юм уу нийгмийн тулгамдсан асуудлууд тэгээд тэр дундаа манай энэ Улаанбаатар хот болон бусад хотуудын хүнд амьдрах дээлтэй хотууд юу гэдэг асуудлыг Улаанбаатарт одоо жоохон тэрнээ суулгаад түрээд явж байгаа хүн болгон ойлгомжтой. Хөгжлийн мэдлэг хэрэглэх бол яаж байхгүй. Ахмадуудын хувьд бол маш хэцүү. За хараагийн бэрхшээлтэй сонсголын бэрхшээлтэй гэж ярих юм бол манай хотоос тийм таатай биш байгаа. Тэгэхээр эдгээр байдлыг өөрчлөх тулд хэний гаргасан шийдвэрийг хэн дагах юм бэ гэдэг нь яхаар болж болоод байгаа юм. Энэ нь бол нэг амбицтай хүмүүс ажиллаж очих байгаа асуудал бас биш юм байна. Тэгэхээр хэний эрхийн асуудлыг манайхан хойшин чамгааж байгаа энэ үзүүлэлт улс төрийн стратегийг би харж байгаа. Хоёрдугаар төрийн албаны зөвлөл төрийн шийдвэр бол автоматар тэнцээ байдлыг хангаж гарч иж энэ байдлыг сайжирнаа. Энийг бол улс төрийн шийдвэрийн эв зорилгын асуудал гэж харж байгаа. Энэ зорилготой өөрчлөх шаардлагатай асуудал юм байна. За хоёрдугаар шийдвэр гаргах төвшөнд ажиллаж исэн хүний хувьд гээд асууж орой олж байгаа болохоор бас дараа нь хүмүүс илүү чухал поинтууд илэрхийлэх баг. Зүгээр хамгийн гол юм нь бол нөгөө тэгш ширхгийн асуудал ярихаар эмэгтэйчүүд илүү түлхүү ярьдаг. Тэр бол маш чухал. Бид өөрсдийнхөө эрхээ мэдэж тэрний хатлаа тэнцэж явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө талдаа эмэгтэйчүүдтэйгээ ярьснаар асуудал шийдэгдэхгүй энэ бол хамтдаа шийдэх хэрэгтэй асуудал. Асуудал нь эмэгтэй хүмүүст ингээд харьц хамстай юм шиг автоматар ярьцаадаг. Жишээлбэл хүчтэй асуудал юм уу эсвэл ямар нэгэн харамстай эмэгтэй хүнд асуудал нэг тулгамдж эмэгтэй гişүүд хаа байна гэдэг зүйл маш их гардаг. Эмэгтэй гişүүд тэрнээр анхаарал тавьж ажилладаг. Яг статистик нь бол эмэгтэй гişүүд маш их сайн анхаарч ажилладаг. Үүний бүх эмэгтэй гişүүд маш сайн ажилладаг. Харин эмэгтэй гişүүд эндээс төлөвлөлт туссан маа. Энд байгаа ганц эмэгтэй гişүүд асуудалтай байхад гэхдээ энэ бол энэ нөгөө хүний хүчтэй шийдэл бидний одоо гол асуудал яхаагүй юм шүү дээ. Энийг шийдэх юм бол тэр хүчтэй үйлдэл дараа хүмүүс яагаад энэс чөлөөлөх хэрэгтэй юм бэ гэсэн асуудал гарч иж байгаа. Тэгэхээр энэ их зөрчилж байгаа асуудлыг хэн нэгэн хариуцахгүй. Энэ бидний бүгдийн хариуцах асуудал. Эмэгтэйчүүд тэр эрэгтэй шийдвэр гаргах шүү дээ.
харин зүгээр олон цагаар учраас бид чинь олон инфраструктур өгөх ёстой гэдгийг анзаарна байна. За урд асуултыг Үнсний дооны албаны дараа биологч болдын өрнөд танаас асууя. Салбартаа төрийн тогтолцоод шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаараа 5 онгох цөөн эмэгтэйчүүдийн нэг ялцж байна. Цэвэр дуршлах талаас нь та хэлж өгөөч. Тэгээ хойноос нь өөхгүй явсаар агаад би ажиллая гэж явсаар агаад тэгээд одоо энд ажиллаж байгаа. Тэгээ хэрэгжүүлэгч агентлагийн статустай ТЗ төвшний одоо яг ингээд ерөнхий геологч давхар хийгээд явдаг. Яг энд ажиллаж жил хагас бол болж байна. За тэгээд Монгол улсдаа буцаж ирээд тэгээ ингээд ажиллаад явхад болохоор төрийн байгууллага дээр ороод нэг анзаардаг юм нь та бүгдээрээ надтай санал нэгдэх бах. Газрын дарга нар, хилцээний дарга нар нь ихэвчлэн эрэгтэй тий. Тэгсэн мөртлөө ингээд ороод юм ярих юм бол ингээд нэг одоо мэрэгчлээ ахлах мэрэгчлэнээ дууддаг. Дандаа эмэгтэй хүн ороод ирт тий. Нөгөөдөл ингээд ажиллаа базж байгаа байхгүй тий. Ингээд хамаг юмаа мэднэ. Тэгээд хамаг юмаа даргадаа хийлэн дарга нь сонсоод тийм юм байна гэж ингээд хариулаад тий. Тэгээд тэр нь ингээ эрэгтэй хүн байгаад би зүгээр эрчүүд ингээд тийж хэлж байгаа юм биш зүгээр одоо зүгээр манай эмэгтэйчүүд мундаг шүү гэдгээр л өнөөдөр онцолж хэлж байгаа. Тэгээд зүгээр нэг юм анзаарагдаад одоо жил хагасын дараа юу гэж анзаарагдаад би одоо нөгөө туяа чид яриад байжсэн бэ гэхээр ийм юм блэ нөгөө одоо бид нар зүгээр ингээд хаач явсан гэсэн л нэг эр хүндээ хайртай гэж тэгдэг шүү дээ. Тэгээд тэр чинь ерөөсөө хаасаагүй ингээд төрийн өндөрлөг хүртлээ ингээ гараа явсан юм шиг санагдаад тэгээд магадгүй бид нар харин эмэгтэй хүмүүс нь эмэгтэй хүндээ хайртай байгаа явчих юм бол бас нөгөө илүү чимэглүүр байдаг, илүү тийм нарийн юм олж хардаг бидний чадварыг одоо шийдвэр гаргах төвшөнд ашиглах боломж нь бүрдэх юм байна гэж бодсон. Тэгээд нөгөө хаа явсан газараа л ингэж яриад байгаа юм л та. Тэгээд хүн болгоо өөр тийм байдлаар тайлаад байгаа юм. Гэхдээ яг зүгээр бид нар бие бинийгээ ядаж дэмждэг болчвол тий. Ядаж бие бинийгээ араар ингээ янз бүрийн юм ярихгүй байвал тий. Энэ бол их том дэвшил байхаа. Тэгээд би ямар ч гэсэн өөрөө бол яг энэ мессенд эрэхтэй зөндөө одоо хүссэн юм аа. Тэгээд эргээ хүсээд яваад дэмжүүлээд ойлгуулад явах юм бол одоо ямар ч гэсэн манайх боломж нь байгаа гэж бол харсан. Тэгээд хариулахад болох баг. Тэгээ өнөөдрийн энэ эрдэс баялагын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулаад тэнд нөгөө гараа бид нар нааж байгаа тий. Тэрний тэнд байгаа ураа маань бол яг одоо миний бодож авдаг зүйл байгаа юм. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ер нь хамтдаа эвлэлдэж нэгдээд тий бие бинийгээ дэмжиж тэгээ боломжийг олгох юм бол тэгээ бидний нөгөө нэг нандин чанар байгаа шүү дээ эмэгтэй хүн гэсэн тэр нөгөө чанар маань бүх төвшөнд нь тэгш хүртэгдээд явах юм болов гэж бол бодож байгаа. Тэгээ та эдтэй ажлын амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд та бүхэн анзаарсан бол манай оролцогч нарын довш танилцуулга хойно явж байгаа учраас нэрийн дурдаад өнгөрч байгаа шүү. Манай салбарт эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшөнд дэмжиж гаргаж ирэхэд ер нь бол юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэж зөвлөгөө өгөөч гэж хүсгээрээ. За эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүдэд дэмжихгүй байна. Дэмждэггүй гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү? Яагаад биений дэмжих нь чухал юм бэ? Ийм боломж бол бид бүхэнд байгаа юу гэдэг асуултыг асууя. Бид нар эмэгтэйчүүдийн манлайлалын чиглэлээрээ салбар үр харгалзан залуу эмэгтэйчүүдтэй янз бүрийн насны эмэгтэйчүүдтэй ажиллаж ирсэн. Тэгээд тэр бүхнээс бас та бүхэнтэй товчхон хуваалцъя. За салбарын төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд юу хийх вэ гэдэг гол асуулт байна. Тэгээд мэдээж хэрэг бас энэ арга хэмжээний ихэнд одоо гендерийн хорооны ажлын албаны дарга их хоёр дарга гарлаа. За дэд сайд наримтлаас салбарын хүрээнд баримталж байгаа бодлогоудаа бас ярьлаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг маань нэг талаас бүтцийн буюу тий хууль тогтоомж салбарын бодлогын асуудлуудаар дэмжих ёстой. Нөгөө талаар бидний өөрсдийн хийх зүйл өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд бид хувь хүн болгоныхоо хувьд түнчлэлийн холбоо буюу тий хамтын энэ платформ дээр хийх зүйлүүд гээд мэдээж одоо цогц үйл ажиллагаанууд байдаг. Нэг талаар бас салбараа бол мэдээж яриг бид нар бас цогц хэлбэрээр харах хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах төвшөнд одоо байгаа боломж болцоо эмэгтэйчүүд маань хэр байна хэрхэн ажиллаж байна гэдэг бол яа харахгүй дараагийн эмэгтэйчүүдтэй зам гаргаж эсвэл одоо ерөнхий өнгө төрхийг тодорхойлж явдаг. Тийм учраас одоо салбарт маань эмэгтэйчүүд өөрөөр хэлбэл аль болохоор олуулаа байх нь аль ч салбарт бас чухал байдаг. Тэгээ би бас та бүхэнд гендерийн эрхтгч байдлыг хангах тухай гэдэг одоо 2011 онд батлагдсан нэг хүн болгоны сайн мэддэггүй хуулийг бас дахин сануулах гэсэн. За энэ хуулийн 12-гийн заалтан дээр төрийн байгууллагуудын дэрэгдэх альва салбар зөвлөл комисс гэдэг юм бүтцүүд байдаг. Одоо танаа салбар дээр бол одоо эрдэс баялагын мэргэжлийн зөвлөл маань байгаа штэ. Дотор нь дэд зөвлөлүүд байгаа. Энэ зөвлөлүүдээр аль нэг хүүсийн төлөөлөл 40% байх ёстой. Хууль заасан доод квот нь 40%.
Одоо та бүхэн өөрсдөө эдгэс баялагын салбарынхаа зөвлөл болон дэд зөвлөлүүдээ бодоод үзвэл 40% хүрсэн болов. Тэр зөвлөлүүдэд хэн байдаг вэ? Дан ирчүүд байдаг гэж би өглөө түрүүн орж ирээд ерөнхийдөө ажиглалаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл хууль зөрчсөн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хуулийг биелүүлэхийг шаардах нь магадгүй энэ холбооны нэн тэргүүний ажлууд байхыг үүсэх. Өөрөөр хэлбэл role model буюу бид нар энэ салбарт эмэгтэй удирдлагыг харж иж дараагийн охтууд би энэ салбарт орж бодлого тодорхойлогч болно, эсвэл энэ салбарт би ажиллаж чадна гэдэг итгэл үүсдэг. Сүүлийн үеийн бүх судалгаа нөгөө одоо бид нар яриад байгаа шүү дээ, нөгөө наач гэдэг behavioral science буюу зан үйлийн судалгаанууд бүгдээрээ юу гэж хэлээд байна гэхээр хүн харсан юмдаа итгэж үнэмшдэг. Тэгэхээр бид нар олон эмэгтэйг харуулж ижил олон эмэгтэйг тэнд аваачна. Харуулахын тулд яах ёстой вэ гэхээр энэ хууль заасан квотын төр тусгай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа тийм. Бид нар бүгд квотод одоо бол эргэлзэх шаардлага ерөөсөө байхгүй. Яагаад тэгэхээр дэлхийн улс орнуудад гендерийн тэгш байдлаар, арчлаар, хүний хөгжлөөр, эрүүл мэндээр ер нь байж болох бүх хөгжлийн үзүүлэлтээр тэргүүлж байгаа 10 орн квоттой ерхий сайдны эмэгтэйчүүд тийм том салбаруудад нь батлан хамгаалах гэх мэт бүр нэлээд эрэгтэй салбарт нь эмэгтэйчүүд байгаа. Сайд нь эмэгтэй байгаа. Танаа салбар одоо би яа танаа салбар ярьж яриад байна гэхээр одоо жоохон өөрөө гадналт нь гарч чадсан шүү. Бид бүхний өнөөдрийн цугларсан байгаа салбар бол магадгүй батлан хамгаалахын дараа орохоц ирчүүд давмгаалдаг салбар байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ батлан хамгаалах дараа нь одоо юу гэдэг нь олборлох үйлдвэрлэлийн хүнд үйлдвэрлэлийн энэ салбарт эмэгтэйчүүд олширх нь бусад эмэгтэй одоо салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд бас role model болдог. Өөрөөр хэлбэл энэ ажлыг эмэгтэйчүүд хийж чадчихад бусад салбарт эмэгтэйчүүд чадна гэдэг мессежийг дандаа өгч байдаг. Тэгэхээр айгүй тийм стратеги ач холбогдолтой бидний нөө гендерийн эрх тэгшийн байдлын төлөө тэмцдэг бидний хувьд айгүй чухал салбар. Маргааш 3 сарын 18-нд зэвсэгт хүчний өдөртэй Монголын анхны эмэгтэй генерал төрөх гэж байна. Тэрэн шиг Монголын анхны эмэгтэй төрийн нарийн, Монголын анхны эмэгтэй уул уурхайн сайд хүнд үйлдвэрлэлийн сайд гарч ирэх нь гендерийн тэгшэрхийн төлөөх тэмцлийн маш том алхам болох гэдэг юм. Тэгэхээр яа харахгүй бид нар ингээд хүчээр эмэгтэйчүүдийг тэнд аваачих гэдэг юм биш. Нийгмийн урт хугацааны хөгжилд чухал учраас эмэгтэйчүүдийн салбарт манлайлах хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэгдүгээр саяны хэлдэг энэ квот төр тусгай арга хэмжээнээс гадна салбар өөрөө ганцхан төр биш шүү дээ, тийм. Аж ахуйн нэгжүүд байна, төрийн өмчтэй аж ахуйн нэгжүүд байна. За боловсрол нь өөрөө хүний нөөцийг бэлтгэж байгаа нь өөрөө тэндээс эмэгтэйчүүд гарч ирж тэд нар чинь бас тийш явна шүү дээ. Тэгэхээр тэр салбар өөрөө бас квоттой болох яагаад болохгүй гэж миний санаж байгаагаар жишээлбэл боловсролын салбарт эмэгтэйчүүд давмгаалаад байсан учраас эрэгтэйчүүдийн квот бис тавьж исэн байхгүй юу? Тэр шиг энэ салбар дээр жишээл одоо тий хариуцсан их хурлын гишүүн ирсэн байгаа бөгөөд эмэгтэйчүүд дутагдж байгаа салбарууд дээр боловсролын салбарт нь эмэгтэйчүүдийн квот тавих хэрэгтэй байгаа байхгүй юу? Оруулах хэрэгтэй тий салбаруудаа. За дэмжлэгийн хувьд бол нэг ерөнхий маш ерөнхий хэлэхэд юм байна. Салбараа бүцээр нь хараад бүх төвшөнд нь бид нар эмэгтэйчүүдэд оруулж ирж шийдвэр гаргах төвшөнд. Өөрөөр хэлбэл бид нар нэг хааны газраас гинт эмэгтэйчүүд үсэрч гарч ирээд энэ салбарын удирдлага болохгүй шатаар нь явж иж гарч ирнэ шүү дээ. Боловсрлоос эхлэх хэрэгтэй учраас боловсрол маш чухал байна. Эмэгтэйчүүдэд дэмждэггүй гэдэг асуулт. Бидний одоо юу гэдэг ялангуяа ингээд гендерийн гишэрхийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст ирчүүдийн хамгийн хэлдэг үг тэр байхгүй юу? Эмэгтэйчүүдийг дэмждэггүй шүү дээ гэж бидний ингэж ярьж байгаа зүйлийг унтраах гэж оролддог. Тэмцлийг унтраах гэж оролдог. Гэхдээ бодит байдал дээр тийм биш. 2022 онд Нүүбийн хөгжлийн хөтөлбөрөөс дөнгөж саяхан хийсэн судалгаан дээр эмэгтэй манлайлагчийг дэмжихгүй эмэгтэйчүүдэд саналаа өгсөн үнэ гэдэг асуултан дээр 90% эмэгтэйчүүд дэмжиж байгаа. Ирчүүд харин 80% та буюу 10%-аар доогуур байж байгаа. Тэгэхээр бид нар одоо ирчүүдийн санаа бодлыг өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс эмэгтэйчүүд бие биенийгаа дэмжихгүй байгаа зүйл биш. Мэдээч эрэг бие биенийгаа шүүмжилдэг, шүүмжлэх шаардлага гардаг. Дэмжихгүй байх шалтгаан байдаг. Тэрийг бид нар үүсгэж болохгүй шүү дээ. Тэр нь гендер суурилсан ялгарлан гадуурхалтын шинжтэй байна уу? Эсвэл бодлогын бүтээлч шүүмж байна уу, тийм? Тэрийг бид нар ялгаад харчвал чухал болохоос биш. Тийм одоо шалдар, булдар, тийм ховын шинжтэй зүйлүүдийг бол бид нар бөөнөрө дарж даваад нэг талаар хоёрдугаарт нь тэрийг одоо юу гэдэг замын нохоо буцчил байдаг гэдэг шиг урагшлагаас өөр аргагүй юм шиг байна. За хоёрдугаарт нь эмэгтэйчүүдэд дэмждэггүй дээр холбоотой нэг зүйл бол эмэгтэйчүүдэд дэмжихийг хүсэж байгаа боловч яаж дэмжихээ мэдэхгүй байх тохиолдол байдаг. Тэрийг нь бид нар дэмжихгүй байна гэж яриаддаг. Нэгэн салбарт уршаа гарсан эмэгтэй байдаг. Дараагийн эмэгтэйчүүд нь гарч ирэхгүй байвал яаж дэмжихээ тэр хүн чинь мэдэхгүй л байгаад гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний одоо юу гэдэг ийм олон эмэгтэйчүүдийн салбарын төлөөлөл болоод цугларсан байна гэдэг чинь яг үүндээ бие биенийгаа дэмждэг ийм холбоо байгаа чухал гэж боддог. Хамтын ажиллагаа чухал гэж боддог,
энэ салбарт байгаа янз бүрийн асуудлуудыг ялангуяа гендер суурилсан те хүүс тулгуурласан тийм ялгуурлын шинжтэй асуудал байвал хамтаараа даван туулах ёстой гэдгийг ойлгодог эмэгтэйчүүдийн цугларсан гэж ойлгож байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм холбоод хамгийн чухал өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдэд дэмжихэд та бүхний хувьдаа туулсан, хувьдаа мэдэрсэн би болохгүй юм байна, чадахгүй юм байна гэсэн эсвэл би энд одоо чадахгүй юм байна гэсэн энэ мэдрэмжүүд чи яг үүндээ таны хувийн чадвараас огт хамаараагүй байдаг шүү. Энэ гендерийн ялгуурлан гадуур нийгэмд маш гүнзгий суусан зүйл байдаг байхгүй юу? Тэрийг бид нэр хамтдаа л давна. Холбоогоороо хамтарч давна. Төрийн байгууллагуудад энэ хуулиа хэрэгжүүлэхийг шахаж давна. Бас шин санаачлалууд гаргаж давна. За уул уурхайн салбарын хөгжлийн түүх бол яг 1922 оноос эхлээд тоолоод байна. Гэхдээ 1913 оноос эхлэх юм бол 100 гаруй жилийн түүхтэй. Тэгэхээр 100 гаруй жилийн түүхийг ингээд ажиглаад үзэх юм бол бараг 70-80 жил нь болохоор социалист бүтээн байгуулалтын үед хамаардаг. Нийт шинэ үеийн түүх бол яалтчгүй 2010 оны их үеэс эхэлдэг. Энэ түүхийн хөгжлийг бол дараагийн шатнд гаргаж ирж биднүүсийг бол суралцах боломж олгосон уурханууд бол гадны өргөн оруулалтад томоохон төслүүд байсан. Энэ дээр бол оюутлогоо Rio Tinto-гийн төслүүд байна тийм. Тэгэхээр Rio Tinto компанийн хувьд шийдвэр гаргах төвшөнд эрэгтэй эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангах өөрсдийн гэсэн бодлоготой. Олон хүмүүсүүд эмэгтэйчүүдийн тэгш оролцоолохыг хуулийн юм уу нийгмийн хариуцлага гэж ойлгох гэдэг. Тэгэхээр та нөгөө түрүүн асуусан давуу тал гэдэг талаас нь бол ямар давуу талууд бий болж байна? Мөн юус хад болоод байна? Тэгш оролцоог хангах гарч идэл юу байж болох вэ гэдэг талаас яг цэвэр дуршлах талаас нь та хэлж өгөөч. Эрэгтэйчүүд амгаалсан салбар гэсэн хэдий ч энэ салбар бол дэлхийн одоо нийт эдийн засгийн томоохон хувийг эзэлдэг. Монгол улсын хувьд ч гэсэн мөн адил одоо Монгол улсын эдийн засгийн бараг 70-аас 80% нь бол уул уурхайн салбар эзэлж ингэж бүрдүүлж байгаа тийм салбар байдаг. Гэтэл уул уурхайн салбарт яагаад эмэгтэйчүүдийн оролцоо маш бага байна вэ гэдэг би бас өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө санал бодлыг хуваалцъя гэж бодсон юм л та. Ер нь уул уурхайн салбарыг аваад үзэхэд одоо дэлхийн нийтийн уул уурхайн салбарыг аваад үзэхэд бол дид ажилчдын нэг 20 орчим хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгээд яагаад ер нь 20 орчим хувь нь эмэгтэйчүүд эзлээд байна гэж харахаар одоо бүр яг анхны сургууль төгсөөд орж байгаа шинэ төгсөгчд бол уул уурхайн салбарт орохдоо бол нэг 50 орчим хувь байд юм байна. Эмэгтэйчүүд 50, эрэгтэйчүүд нэг 50 орчим хувь. За ингээд шат ахт тусам мэрэгчлэн дунд шатны менежер, тэгээд гүйцэтгэх шатны удирдлага, тэгээд бүр дээшлэх юм бол тууцын төвшөнд бол эмэгтэйчүүдийн хувь дандаа багасаа явж байгаа. Яагаад багасаад байна? Ер нь эмэгтэйчүүд энэ уул уурхайн салбарт ялангуяа шийдвэр гаргах төвшөнд ажилласнаар ямар үр өгөөж авчирж байна гэдэг тал дээр бол нэлээд олон байгууллагууд судалгаа хийсэн. Компаниудаас энэ судалгааны дагуу нэлээд арга хэмжээ авах гэж хичээж ажиллаж байгаа гэсэн хэдий ч гэсэн одоо энэ бол бас хангалттай биш байгаа. Ер нь янз бүрийн олон улсын хөрөнгөний зах зээл дээр бүртгэлтэй нийт 500 уул уурхайн компанийг аваад үзэхэд тууцын төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо бол маш бага байгаа. Ялангуяа уул уурхайн салбарын ойролцоогоор нэг 10-аас 15% нь бол эмэгтэйчүүд. Хамгийн өндөр эмэгтэй тууцын гишүүдийн оролцоотой салбар бол одоогийн байдлаар хэрэглээний бүтээгдэхүүн худалдаг. Хэрэглээний бүтээгдэхүүний салбар бол арай олон эмэгтэйчүүдтэй. Ер нь судалгаанаас харахад эмэгтэй ялангуяа тууцын төвшөнд гүйцэтгэх удирдлагын төвшөнд эмэгтэйчүүд орж ирснээр ялангуяа уул уурхайн салбарт орж ирснээр бол компанийн үйл ажиллагаа цаашлах юм бол яг уул уурхайн салбарт бол нэлээд эерэг нөлөөллүүд гарч ийн гэсэн судалгаа байгаа юм л та. Жишээлх юм бол ялангуяа байгаль орчны чиглэлд бол нэлээд үр өгөөжтэй үйл ажиллагаанууд хийгдэж байгаа. Шийдвэр гаргалтын төвшөнд цаашлбал эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, засаглалын хувьд бол бас илүү сайн перформанстэй сайн үзүүлэлтүүд харагдаж эхэлж байгаа. Ер нь яагаад эмэгтэйчүүд энэ дээр бага байна? Эмэгтэйчүүдийн оролцоо бага байна? Энийг одоо шинэ төгсөгчдийн ажлын байрны төвшөнд одоо цаашид одоо бүх левелтэй бүх төвшөндөө эмэгтэйчүүдийн оролцоог яаж хангаж авч явах боломжтой байна гэдэг дээр бас би зөв өөрийнхөө бодлоо. Тэгээд дээрэс нь бас бусад судалгаан дээрээс хараад ингээд дүгнэж хэлэхэд бол эмэгтэйчүүдийг уул уурхайн салбарт гэлтгүй ер нь одоо бусад одоо эрэгтэйчүүд авгаалсан салбарт
илүү хадгалж үлдэх те ялангуяа удирдлагын төвшин дэвшүүлэн гаргахад бол бас тодорхой ажлууд хийх хэрэгтэй байгаа юм байна. Жишээлх юм бол уян хатан ажлын цагийн зохицуулалт бол юуны төрөнд хэрэгтэй байдаг. Яагаад гэх юм бол эмэгтэй хүн хүүхэд гаргадаг гэр бүлтэй тодорхой хэмжээний цагийг илүү эрэгтэйчүүдээс илүү зарцуулах хэрэгтэй болдог учраас уян хатан ажлын цагийн зохицуулалт бол юуны төрөнд хэрэгтэй байдаг. Түүнчлэн жирэмсний болон төрсний амралт одоо шинэ хүүхэдтэй болсны амралтыг бол бас арай удаан хугацаагаар цалинтай өгснөөр бас эмэгтэйчүүдэд тодорхой хэмжээгээр тэр компанид ч юм уу тухайн салбартаа ажиллах тодорхой хэмжээний тийм инсентив болж өгж байгаа. Тэрнээс гадна ялангуяа уул уурхайн салбарт эрэгтэйчүүд авгаасан салбарт эмэгтэй биднэрт рол модель хэрэгтэй байгаа. Эмэгтэй рол моделийг харснаар бас бусад хүмүүс ялангуяа шинээр төгсөж байгаа бас дунд чатанд ажиллаж байгаа одоо ялангуяа эмэгтэй хүмүүс яг би бас энэ хүн шиг байх боломжтой байна гэсэн тийм рол модель бид нар гаргаж ирэх хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. Амар шагнал захирлын төрөн сүүлд дурдсан асуулттай холбоотой асуултыг болохоор Монгол гэрээний хамтарсан ашигт мулмал технологийн сургуулийн захирал Баатарын Батцэнгэлд захирал танаас асууя. Шинэ боловсролоор туршлага болон хийж байгаа ажил тал дээр санаа оноо уулзаач. Шинэ боловсрол гэдэг энэ STEM боловсролын тухай за би ярихаас өмнө ер нь бол сая энэ 7 хоногт манай дээр энэ гендрийн үр дүнгийн судалгаа гэдэг бид нар ер нь бол жил болгон бас салбарынхаа энэ гендрийн судалгааг бас хийж яадаг. Тэгээ энэтэй холбоотой нэг мэдээлэл бид нар сургалт авсан. Тэгээ тэрэн дээр үндсэн хуулиас ахуулаад за гендрийн яг тэгш байдлыг хангах одоо хууль нэг хууль байгаа. Түүнээс гадна манад одоо журам, за засгийн газрын тушаал, тогтоол, тэгэл тушаал, сайдын тушаал гэл нийтдээ бараг 3-6 шахуу бичиг баримт байгаа тухай дурдчихсэн. Тэгэхээр бодлогын хэмжээнд бол маш их зүйл байна биднэрт. Яг хэрэгжилтэн дээр очиод энэ бол үнэхээр одоо маш тутмаг байна. Ер нь дэлхийд даяараа яагаад өнөөдөр энэ тэгш боломж, гендер гэдэг энэ юмыг их онцолж яриад байна гэдэг энэ бол цаанаа баш утгатай юм аа. Хоёр хүс хоёулаа зэрэгцэн байж иж хөгжил яригддаг юм байна гэдэг нь тодорхой болсон байна. Энийг бол судалгаагаар угаасаа гаргаад ирсэн. Тэгээ тэр дундаа салбар болгонд энэ эмэгтэй эрэгтэй хүмүүсийн тэгш оролцоо байх ёстой байд юм байна гэдэг нь угаасаа тодорхой. Тэгэхээр уул уурхайн салбар одоо энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгал одоо бүр аж үйлдвэрийн 5-р хувьсгалын тухай ярьж эхэлж байна. Тэгэхээр энэ одоо аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үед бол биднэрт одоо үнэндээ шүрмсний тийм чадал хэрэггүй болжээ тий оюун ухааны чадал хэрэгтэй болжээ мэдлэг ур чадвар хандлагыг үнэлдэг болжээ. Тэгэхээр ийм утгаараа бол энэ салбарууч гэсэн эмэгтэй хүн хэрэгтэй болсон байна. Тэгээд яагаад эмэгтэйчүүд одоо хүртэл ингээд мэргэжил сонголтын дээр ч гэсэн их бага байгаад байна гэдэг нь бол ерөөсөө бид нар анхнаасаа тогтсон энэ хэвшмэл ойлголтыг засаагүй байна гэж би харж байгаа. Эцэг эхчүүд бол хүүхдүүдэд гол хүмүүжүүлэгчийн нэг багшаас гадна. Тэгэхээр энэ гэр орны хүмүүжил дээр багш нар, сургууль хүмүүжүүлэгч нар энд эмэгтэй хүүхдүүд инженер болохын сайхныг, байгалийн ухаан судлахын сайхныг хүүхдүүдэд хэлж өгөх ёстой маа. Тэр нь дур сонирхолтой болгох ёстой маа. Энэ хэвшмэл ойлголтоос нь салгах ёстой. Ээж нь аав нь өнөөдөр чи эмэгтэй хүүхэд хэрэггүй тэр одоо уул уурхай дээр очиж ажиллаад юугаа хийдэг юм бэ гэж хэлхийн оронд тэрний сайхныг мэдрүүлэх нь чухал байгаа маа. Тэгжээж бид нар бүгдээрээ хамтаараа л энэ одоо шимт боловсрал дуртай болгоно. Одоо статистикаар бол ерөөсөө манад яг энэ чиглэлээр сурж байгаа 25-аас доош байгаа шүү дээ. Манай сургууль дээр бол бид нар 31.5% нөхдүүд байгаа. Ажилчдын бол харьцаа 50-50% байгаа. Бодлогодоо бид нар одоо манай сургуулийн дүрмд болохоор олон янзд байдлыг хангах гэдэг асуудлыг оруулсан манай үнэт зүйлт энэ байдаг. Тэгээд бид нар diversity policy гэдэг юм полисиг нодлон гаргасан. За энэ полисиогоор бид нар яг л одоо энэ тэгш байдлыг хангая гэж ганцхан энэ бол эмэгтэй эрэгтэй хүс биш. Тэгээ хөгжлийн бэрхшээл одоо гарал үүсэл юу гэдэг энэ бүхнийг л хангаж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр энийг бол бодлогондоо одоо улсын бодлого байна. Тэрнээс цаашлаад одоо аж ахуйн нэгжүүд, сургуулиуд бүгдээрээ бодлогондоо шингээх ёстой байд юм байна. Тэгэхээр ийм одоо төрлийн юг бид нар бас завгар болох үүднээс хийж байгаа. Энэ сургууль маань ч гэсэн байгууллагатай завгар болох зорилготой байсан. Тэгэхээр энийг бас дээд сургуулиуд ч гэсэн
аваад хэрэглээсээ яг энэ бодлогоор оюутнуудаа элсүүлээсээ энэ бодлогоор хамт олноо бүрдүүлээсээ бид нар бол одоо ажилтан сонгон шалгаруулах хүн дээр заавал тэр diversity policy officer гэж байдаг байхгүй юу? Манай дээр одоо зөвхөн function л та. Тэгээ тэр хүн маань орж одоо тэр ярилцлаганд суугаад яг энэ асуулт нь болж гин үү? Энэ хүнийг одоо тэр дандаа эмэгтэйчүүдтэй байр бид нар мэдээж эрэгтэй хүнд нь илүү боломж олгох тийм одоо ажлын байр дээр бас авах тийм бодлогоор ингээд бодлогоор зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүдийг шинэ дуртай болгоход эцэгхийн орол аягүй чухал шүү. Тэр хөвшмөл ойлголтыг л халаасаа гэж би хүсэж байна. Миний хувьд бол төрөмжт компанид ажиллаж байсан. Төрөмжт компанид бол одоо удирдлагын түвшинд 12 хүний нэг эмэгтэй байх жишээний жишээлбэл ингээд ийм байдаг. Тэгтэл хувийн компанид бол 60% нь бол шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллаж байна гэсэн. Тэгэхээр яг энэ эмэгтэйчүүд ажиллаж байгаа учраас танаа дээр бол харьцангуй хүн дээлтэй орчин ажилтнтай ээлтэй ажлын байр болох чиглэлээр бас тодорхой ажлууд бол бодиттой ажлууд хийж байгаа. Энэ талаас бас туршлага товчхон хуваалцъя. Уул уурхайн салбарт Stepgold компани бол нэлээд шинэ залуу компани. Мэдээж удирдлагын шийдвэр гаргах түвшинд 60% нь эмэгтэйчүүд байдаг. Яг бид нар эмэгтэйчүүдийн оролцоог энэ үйл ажиллагааны шийдвэр гаргах түвшний 60% өнөөдөр хэрэгжүүлээд явж байгаа вэ гэдээ харахаар ерөөсөө би бол нэг 3 хүчин зүйлийг хэлмээр байдаг. Энд нэгт компани суурь стандарт буюу соёлын асуудал маш ихээр яригдж байгаа. Ихэнх компаниуд байгууллагынхаа үйл ажиллагааны соёлыг суурь стандартуудаа ихэвчлэн удирдлагын түвшинд ойлгоогүй байдаг. Ойлгоогүй байдал одоо тэр ялгаатай байдал нэг бол сэтгэлгээний нэг өөрчлөлтийг хүлээж авч чадаагүй байдал нь эргээд эмэгтэйчүүдийн оролцоог ямагт доогуур үнэлдэг, нэг бол доор тавьдаг. Манай компанийн хувьд суурь стандартыг бол маш олон талаас нь харж энэ салбарт буюу ялангуяа уул уурхайн салбарт шинжилгээг бий болгох гэдгээр бол нэлээд түүчилж байгаа. Учир нь эмэгтэйчүүдийн мэдлэг чадвар боловсрол бол өнөөдөр эрчүүдээс бараг илүү болсон. Нарийн үйл ажиллагааны нарийн тогтолцоонд бол эмэгтэйчүүдийн нөгөө одоо оролцоо, тэдгэрийн шийдвэр ялангуяа тэр суурь байгууллагын бодлогыг алсын хараатаа авч явахад бол эмэгтэйчүүд илүү магадгүй мэдрэмжтэй, илүү торгон, дээрээс нь илүү одоо тийм үйл ажиллагааг нандинж авч явах тал дээр илүү уян хатан тэгээд мөн адил бусдыг ойлгох чадвар, аналитик одоо хурдан сэтгэх тухайн нөхцөл байдал шийдвэр гаргахад бол эмэгтэй хүмүүс илүү тийм одоо байр суурь бол маш өндөр илэрхийлж гарч ирсний нэг илрэл манай компани байгаа гэж харж байгаа. За хоёрт дурдах бас нэг чухал зүйл бол яг удирдлагын менежмент туз байгууллагын одоо дээд шатны удирдлагууд үүнийг ойлгох тэгээд эмэгтэйчүүдэд яг нөгөө эрх тэгш өрсөлдөх боломжийг нь маш нээлттэй тавьж өгдөг. Эрхтэй л хүн бол дарга хийх ёстой, эрхтэй л хүн бол хилтэс нэгжийг удирдах ёстой гэдэг ойлголт манай компани дээр үжээ үе өнгөрөөсөн. Бид нэр 21 дугаар зуунд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ том техник төхөөрөмж үйл ажиллагааны бүх учрыг эмэгтэйчүүд үжээ маш хэлбэрхэн асуудлыг нь олоод сурчсан байгааг манай компани мундаг эмэгтэйчүүд бол асар ихээр харуулж байгаа гэж би хувьдаа боддог. Дээрээс нь мэдээж хэдийгээр гадны хөрөнгө оруулалттай компани ч гэсэндээ Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнд бол хамгийн чухал зүйл бол хуулийн хэрэгжилтийг хангах байдал байдаг. Ялангуяа та түрүүн асуусан ажилчдад яаж ээлтэй орчныг бүрдүүлдэг вэ гэхээр Монгол улсын засгийн газраас болон төрийн хэрэгжүүлэгч агентлагуудаас мөн энэ салбараас тавьж байгаа бүх үйл ажиллагааг энэ тэргуунд манайх одоо хуулийн хэрэгжилтийг хангах дээр маш өргөн фронтоор маш том баг ажилладаг. Энэ том багийн одоо бараг 90% нь бас эмэгтэйчүүд байдаг. Миний хувьд бол одоо ямар ч гэсэн баг ингээд мэдлэгчээд бууж ийн. Тэгээд манад заалыг бол бид бүхэн бол яг та бүхний энэ сайхан ирч хүчтэй яриагаар сэтэлжүүлээд дараагийн шатанд хамтын ажиллагаа гаргахыг зорьсон юм аа. Тэгэхээр та бүхэндээ маш их баярлалаа. Бид бүхэн энэ арга хэмжээний бэлэг тэмдэг болгож энэ ив санааны эв нэгдлийн модыг ингэж гар үсэг зурж байгаа. Тэгэхээр бүгдээрээ энэ дараагийн шатанд ахиулахын төлөө бүгдээрээ эвэлтэн нэгдъя.
эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх зорилгоор энэ үдэш хуран цуглаж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэн, мэдлэг мэдээлэлээ солилцож буй та бүхэнд баяр хүргье. Эрдэс баялагын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, зан төлөв хандлагын өөрчлөлт хийх нь салбарын цаашдын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болно гэдэгт итгэж байна. Манай эсвэлгийн эмэгтэйчүүдийн холбооны улсын цомыг гардуулж өгөх Батнайрын сайд таныг тасалж байна. За хэн гардуулж байгааг гэвэл Канада улсаас Монгол улсад суугаа эчин сайд Кэтрин Ерков танаа ус хэвчмаа тэгээд хаттай Кэтрин Ерков таныг урьж байна. Бидний гардуулж болон бол Jennifer Adams-тэй Mary-ийн хамт олон танаа тусахыг хүсэж байна. Jennifer Adams олон хаттай алтан гэр таныг тайлбарлаж байна. За энэ цомын бол манай уухийн баялаг үйлдвэрийн сасан механикийн цэгийн механик захиалгын дизайныг гаргасан энэ цом байгаа. Бид бүхэн гендерийн мэдрэмжтэй хүмүүстээ энэ цомыг уншиж хэлснээс эхэлж олгосон байгаа. Тэгээ энэ дурсгалын цомыг Монгол болон эсвэлгийн салбарт оруулж байгаа та бүхний хүний хэмжээний мэдлэг баримтыг сайжруулах чиглэлээр оруулж байгаа мөрөнд та бүхэнд ирж боловсрож байна. Баярлалаа.